олон дөрөвд хүргэнэ гэсэн юм зорилтыг тавьсан байна. За энэ зорилтод хүрэхийн тулд мэдээж маш олон хөтөлбөр за хүүхдийн одоо эрүүл мэндийн бэлтгэлийг бол бууруулах чиглэлээр за мөн дээр нь бол ихэд Монгол хөтөлбөр хэрэгжиж байгаа. Тэгэхээр салбарын сайдын хувьд бас ямар бодлогын баримт бичгийг цаашдаа боловсруулж шинжлэх асуудалд анхаарч байгаа талаар мэдээллийг одоо үзүүлье. Эрүүл мэндийн талаар хууль эргэцэн орчинд боловсруулах хүрээнд Монгол улсын хөгжлийн ирээдүй болсон хүүхдийн эрүүл мэндийн тулгуур асуудал болох нялхвачир хүүхдийн хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төслийг улсын хурл өргөн барьж одоо өнөөдөр сүүлийн хэлэлцүүлэнд ороход бэлэн болоод байна. Эрүүл мэндийн салбарт нэвтэрч буй эмчилгээ онцлогооны шинэ технологиг нэвтрүүлэх, хууль эргэцэн орчныг боловсронгуй болгох, хэрэгцээ шаардлагын үүднээс донорын тухай хуулийг шинжилэн найруулахыг улсын их хурлд өргөн бариад эхний хэлэлцүүлгийг хийсэн болно. Согтууруулах хундаа хэтрүүлсэн иргэдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар хуулийн төслийг хууль зүйн яамд дотоод хэргийн яамтай хамтарч цаашаа согтууруулах хундаа хэтрүүлэн хэрэгсэн этгээдийг нийгмийн хэв журмыг сахиулах үүргийнхаа хүрээнд цагдаагийн байгууллагад хариуцуулахаар болсон. Засгийн газрын тусгай сангийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж эрүүл мэндийн дэмжих сангийн үйл ажиллагааг дахин сэргээсэн хүн амын өвчлөл, нас баралтын 70% эзэлж байгаа өвчин эмгэгийн эрсдэл түвшин зүйлийг бууруулах, амьдралын буруу хөвшил, эрсдэл зан үйлийг өөрчлөх, урьдчилан сэргийлэх ажлын хүртээмжийг сайжруулж, бусад салбарын оролцоог нэмэгдүүлэх таатай нөхцөл бүрдсэн юм а. Халдвар төвчний хяналт, урьдчилан сэргийлэлт үндэсний хөтөлбөрийг засгийн газрын 2017 оны 1 сарын 11-ний өдөр батлуулсан. Их хүүхэд нөхөн өрчгөө эрүүл мэнд үндэсний хөтөлбөр мөн засгийн газрын 2017 оны 3 сарын 7-ны 78 дахь тогтоолоор батлагдж хөтөлбөрийг хэрэгжүүлснээр их хүүхдийн эрүүл мэндэд нөлөөлж байгаа нийгмийн эдийн засгийн эрсдэл түвшин зүйлийг бууруулж орон нутгийн засаг захиргааны болон иргэд олон нийтийн байгууллагын хамтын ажиллагааг дээшлүүлэх чухал үр дүнтэй хөтөлбөр гарсан юм а. За мянган цагаан өнгөртөн чуулга уулзалтанд оролцож байгаа эрүүл мэндийн салбарын өмнө тулгамдсан асуудлуудыг за өөрсдийнхөө одоо өнөөдөр хүлээлгэж өгсөн бас юм цаасан дээр бол бичиж одоо салбарынхаа сайдад өгнө. За энэ дагуу мэдээж тодорхой ажлууд бол хийгнэ гэсэн мэдээлэл өгч байгаа юм а. За тэгэхээр манай улсад халдварт болон халдварт бус өвчил бол бас буурахгүй байна. Бэлгийн замын халдварт өвчин, сүрээ зэрэг одоо өвчлөлийг бууруулахын тулд бол цаашдаас тодорхой ажлуудыг бол хийхээр төлөвлөсөн гэсэн мэдээллийг салбарын сайд нь өөрийн тавьсан илтгэлдээ дурдсан ба. Эдгээр мэдээллийг болон за салбарын төлөөллүүд за ялангуяа одоо олон нийтэд харилцдаг тэр дундаа одоо олон мянган хүнийг эрүүл байлгахын төлөө ажилладаг мэрэгжилтнүүдийн өмнө тулгамдсан асуудлыг бид цагийн урд мэдээллийн хөтөлбөрт болон бусад мэдээллийн хөтөлбөртөө та бүхэнд хүргэх болно. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.